Та бүхэн амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг чөтгөр Ехава 12 дугаар хэсэг. За өмнөх 11 дугаар хэсэгт хятадын Мин улсын хаан, анхны хаан, Жу эзэн хаан Жанжин нэрт алуурчдыг гисгэн цээрлүүлснээрээ Тэнгэр бурхныг биш юмаа гэхэд амиа алдсан хүмүүсийн сүнсийг аргадаж чадсан шиг байна гэд зогссон байна. За, ийтэй бол найртай, усыг нь уул, ёсыг нь даг, эртний гих. Энэ одоо хизээнийхэн тодорхойгүй шүү дээ. Эртээр үед тийм байсан гүйшгэл байгаад байгаа. Тийм үү? Эртний гих монгол хэлцүүд, тийм үү? За, монгол хүн өвөг дээдсийн сургаалыг дагаж бусад хүн төрөлхтний хэл, ёс, зан, заншил. Зан, заншил гэдэг дээр анхаараарай. Тэр зан авираасаа болоод тийм заншилтай байдаг байгаа шүү. Хууль ёсыг хүндэтгэхийг үр удамдаа сургасаар иржээ. Гэтэл бусдын занг твчих энэ нь Монгол үндэстний сул тал болчихсон шиг байна. Бусдын занг твчих нь тийм үү? Монгол үндэстний сул тал болчихсон шиг байна. За дэлхийг засаглах бүр эзлэх гэсэн ямар ч утгагүй, ухаангүй явдал байсан гэж хэлж болно. Күнз дэлхийг эмх цэгцтэй болгохын тулд эхлээд үндэстнээ эмх цэгцтэй болгох ёстой. Үндэстнийг эмх цэгцтэй болгохын тулд эхлээд гэр бүлээ эмх цэгцтэй болгох ёстой. Гэр бүлээ эмх цэгцтэй болгоход тийм үү? Бид эхлээд хувийн амьдралаа хөгжүүлэх ёстой. Бид эхлээд зүрх сэтгэлээ зөв болгох ёстой гэж байгаа. Күнз ингэж хэлсэн байдаг. Үүнийг монголчууд одоо хуулахдаа бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж товчилсан гин. Ингээд аягүй товчхон болох гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ уртал хойдлын хоёр хэсгийг хасаад хайцсан байна. Зүрх сэтгэлээ засах, дэлхийг засах гэж байгаа. Тэгэхээр дэлхийг засна гэдэг нь ямар ч утга учиргүй байгаа байхгүй юу? За, энд зүрх сэтгэлээ засах боломжгүй гэх гээд байна. Тийм учраас бид нэр одоо зүрх сэтгэлээ засах ёстой гэдэг ингээд тэр хэсгийг хасаа хийцэн гэсэн үг. Яагаад? Яагадгүй би өмнө нөгөө атеизм гэсэн юмны талаар ярьсан. Тэн дээр we all dirty deep in ourselves гэсэн Slavoj Žižek гэж байгаа. Бид бүгд өөрсдийнхөө сэтгэлийн гүнд бохирдсон байдаг. Энэ нь болохоор хүний ингээд сэтгэлд байгаа нэг хор шарын малтаа дэвэл нэг тийм хор шарал гарах байхгүй. Тэрийг л ярьж байгаа. Тий. Тэгэхээр хүний сэтгэлийн цаана бас их тийм хорон юм байгаа шүү гэх гээд. Бас дэлхийг засах нь сүулдэ утга учиргүй гэж үздсэн байдаг. Харин өөрийн улс орныг инхчингийн орн болохыг хичээх хэрэгтэй юм аа. За. 3 цэг тавьсан байна. Жу эзэн хаан Хятад орныг нэгтгэж дуусаад 1392 онд Монгол үс засалтыг Хятад оронд хорих хууль гаргаж үс зассан үсчин үсний засалттай яваа хүнийг тайган болгож гэр бүлүүдийн цөл гэж зарлагджээ. Өөрөөр хэлбэл энэ одоо монголчуудын дарлалаас гарч байгаа одоо бардам Хятад үндэстэн маань нилээд дарлаач хүнийг хаанаараа сонгосон байгаа юм. За зураг тавьсан байна. 3 нэг тийм Монгол хувцастай эрхэм анд явж байгаа шиг байна тийм үү? За зураг Мин улсын Хуанзонг эзэн хаан хаалтан дотор 1399-с 1435 он ан хийж яваа зураг. За энэ ногоон дээлтэй эрхэм бол Монгол үс заслыг хорьсон гих боловч хувцас заслыг хориогүй гэдэг нь харагдаж байна. Энэ голын этгээд Монгол малгай дээл одоогоор бүрээд дээл гэж хэлэхээр дээл өмссөн байгаа байхгүй юу? Тий. Энэ Монгол хувцастай эрхэм бол нэг муу лалар эсвэл нэг залимл байж магадгүй. Яагад гэвэл нөгөө нэг манай Монгол оронд яагаад одоо гэдгийг татар, хэрээд 8 гэсэн одоо нэг эртний төргийн овг аймгийн хүмүүс байдаггүй юм бэ гэхээр тэдгээр хүмүүс хятадтай нийлээд Мин улсыг бүтээгж явах үедээ монголчуудаа хөөгд гаргачихсан байгаа. Тэгээд тэр одоо юу гэдгийг Хятад оронд одоо юу гэдгийг сайхан үлзийтэй сайхан амжилтцгаана гэж ботсон юм шиг байгаад байгаа юм тийм.
Монголын эзэнт гүрний байлдан дагуултын амжилт нь Христийн шашинтай түрэг угсааны дайнч нүүдэлчдийн гэж хаалтан дотор татар, хэрээд, найман гэх мэт улсын хувь нэмэргүй бүтэхгүй байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тий. Бид нэр дангаараа одоо юу гэдгийг дэлхийг эзлээгүй байхгүй юу? Тэр заавал тэдгээр одоо юу гэдгийг дайнч, байл дайнч түрэг хүмүүсийг ашигласан байгаа. Тэдэнтэй ингээл хамт явбал энэ боломж гарч байгаа дээр нь дэлхийг нэг тийм дээрэмдээ давъя гэсэн л бодол байсан. Тэрнээс ш засаад одоо сайжруулад байгаа юм байхгүй шүү дээ. За. Гэхдээ бид нар одоо юу гэдгийг жоохон эрх чөлөөг авчирсан гэж хэлж болох гээд байгаа өөрсдөө. За. Ийхүү Яхавагийн эхлүүлсэн хэрүүл буюу аллахын ачаар Монгол хятад хоёр үндэстэн тус тусдаа амьдрах болжээ. Мэн улс Монгол үндэстнийг нэг мүсэн дарж авах хорон бодлого явуулж байв. Мэн улс Монголын их даян улсын хятадаар Юан гэдэг, монголоор даян гэдэг улсын нийслэл хар хорин хотыг 1380 онд шатаасан байдаг. Тэгэл энэ 1380 оноос хойш тэгэл ерөнхийдөө тэр сэргээг үлгэх гэдэг сүйтгэцэн. Дараа нь нөхөр мэн улс тэр манжи нийслэлийг шатаагаар явцгаадаг. Тэгээд бүтлгүүтдэг. Тэгээд хин азтай байна вөхөр манжууд азтай байна гэж үзээ. Тэгээд ерөнхийдөө зарим нүүдэлчид тэр манжид дагаар ордог байгаа. За 3 цаг тавьсан байна. Монгол оронд Jehovah's Witness буюу Яхавагийн гэрчүүд гэсэн чөтгөрүүд гүйлдэж байна. Монгол эсвэл Солонгос хүн биш. Япон эсвэл Солонгос хүн Яхавагийн тухай эсвэл Христийн шашны тухай монгол хүнд сургана гэдэг нь тэдгээр хүмүүс монгол хүнд морь хэрхэн унахыг зааж байгаатай адил утгагүй явдал юм. Морь хэрхэн унах гэдэг нь одоо юу гэдгийг угаасаа мэдэх зүйл гэх гээд байгаа байхгүй юу? Учир нь монгол хүн Япон, Солонгос үндэстнүүдийг бодвол одоо Христ ба лалын шашинтай нэлээд ит танилцсан байсан. Тэр арлын одгийн японочууд Христийн шашны талаар юу мэддэг байсан тий. Гэтэл чинь бид нар үжээ энэ одоо юу гэдгийг Христийн шашинтай төрөг овг аймагуудтай дайтаж байгаа байхгүй юу? Тий. Бүр дайтаад үзчихсэн түүхтэй үндэстэн юм аа. Монгол ба Япон үндэстэн болов Монгол Япон үндэстэн хоёрт бас нэг тийм онцлог давуу тал байдаг. Христийн шашныг газар нутгаас хөөн зайлуулж чадсан ховор түүхтэй паган буюу баахан бурхадтай улсууд билээ гэж байгаа. Монгол хүн олон бурхантай янз бүрийн юмд мөрөгдөг тийм Япон хүн ч гэсэн. Тэгээд ер нь бардам зантай болохоор одоо юу гэдгийг Христийн шашинтай хүмүүсийг нутгаасаа хөөж чадсан байдаг тийм үү. За сүүлдэл хөөхөл шалтгаан л болсон л да. Тэрнээс ч ерөнхийдөө Монгол оронд ер нь тэр нээстрийн шашин гэдэг нь байгаа л байсан байж болох юм. Нэг танил хүүхэн нэг Япон хүнийг дэн гой болоо Яхавагийн гэрчүүдийн сүмийн номлогч гэж танилцуулж байх тэр үед зохиолч миний дотор лалар гэсэн бодол эргэлдэж байж билээ. Одоо бодохноо наран улсын хүн бүр нар шүтдэггүй. Бүр нар шүтэж болохгүй гэсэн шашны пастор номлогч хийж явдаг хүнч байдаг байна. Энэ Христийн шашны гол одоо номлол нь шүү дээ. Нар шүтэд нэмэргүй. Нар шүтэх ямар ч хэрэг байхгүй гэж байгаа байхгүй юу? Тийм. За их газрын хэрүүлээс холо ээл үсэг олигтой хэлж чаддаггүй. Үндэстэн энд мандаа юугаа заанам гэж бодож өнгөрсөн. Та нар анзаараарай. Энэ японочууд чинь ил үсгийг хэлж чадахгүй. Тийм учраас ээл бурхан, баал бурхан, тэр лорд ер нь ээл ч маш чухал шүү дээ, тийм үү? Тэгэхээр чин тэр ээлийг хэлж чадахгүй байж ижил Христийн шашин заана гэх гээд байгаа байхгүй юу? За. Энэ шалтгаан болохоор жихад гэсэн юмнаас болж байгаа байхгүй юу? Жехавагийн жихад гэсэн юмнаас. За анхны жихад еврейн жуудах улсыг Ромын ижил хүйстэн эзэн хаан Хадриан хэрхэн устгасан тухай яриагаар энэ бүлгийг эхлүүлсэн билээ. Евро-Азийн газар нутагт ижил хүйстнүүдийг багтаасан, бүр урамшуулсан хаалтан дотор эртний Грек, Ром гэх мэт соёл заншлууд байжээ. За нэг зураг тавьсан байна. Энд болохоор шараар жүүдийн хаант улс зинхрээр мөнхөхөр
Израилийн хаант улс гэх тийм газрын зураг байна. Израиль ба Жүүдийн хаант улсууд Викигээс авсан. Жүүдийн хаант улс хамаатан одоо гарал үүсэлнийг Израиль хаант улсдаа жихад буюу шашны дайн зарласан байдаг. Учир нь Йехова өөрийнх нь хажуугаар бусад бурханд мөргөж байгаад зэвүүцвэ гэж байгаа. За энэ Раби Товия Сингер гэсэн хүний үгийг одоо орчуулсан байна. Танах буюу Еврейн Библи ямар ч хэлбэрийн политеизмыг хэдийдэн бурхантай байхыг дайрдаг, давшилдаг, буруутгадаг гэдэг. Харин Коран судар нь үнэндээ түншлэл гэж нэрлэгддэг шүтээний тахил шүтэх үзэл буюу итгэл рүү дайрдаг. Одоо лалын шашин бол, исламын шашин бол еврейн шашны ойр хувилбар гэх гэдэг хуулбар нь тийм үү. За еврейн хэлээр чууцпах гэж байгаа арабаар ширх гэж нэрлэдэг шүтээн тахил шүтэх явдал бол хамгийн бусар мог хорлонтой мөргөлийн хэлбэр гэж үздэг. Шүтээн тахил шүтэх гэдэг нь юу юм бэхээр алт мөнгөөр эсвэл одоо юу гэдгийг шавраар ч юм уу хүний дүртэй юм бүтээгээд тэрэндээ мөргөж байгаа одоо тэнэг мангар явдал гэж ярих гэдэг байхгүй юу. За тэгэхээр энэ Буддагийн ингээд бахан одоо юу гэдгийг дүрийг бүтээгээд одоо энэ өндөр жаннараскийн эргэн тойрон одоо юу гэдгийг мянган аюуш бурхныг ингээд бүтээгээд ингээд мөргөж байгаа явдал бол хамгийн тийм хорлонтой балаа тэнэг мангар юмаа гэдэг хэвгүй тэдний яриагаар. За онцгойлон хэлэхэд энэ ширк гэсэн үг нь тийм үү. Коран сударт дах уучлалшгүй нүгэл юмаа гэж байгаа. Түншлэлд итгэдэг хүн гэдэг нь жинхэнэ бурханд итгэдэг боловч жинхэнэ бурханаас гадна өөр ямар нэг бурханд давхар итгэдэг гэсэн үг юм. Энэ бол үнэхээр уучлах аргагүй үйл гэдэг юм. Тиймээс энэ бол хамгийн муухай зүйл юмаа гэж байна. За би интернетээс хараад Викигээс тэр share гэсэн үг нь тэр араб хэлний ширктэй холбогддог тухай олж мэдж байгаа. Тэр ширк гэсэн үг нь англи хэлний share гэсэн үг байгаа байхгүй юу? Тий. Хуваалцах гэсэн утгатай үг байна. Гэтэл чин энэ англи хэл нь монгол хэлтэй холбоотой гээд яаж тайлбарлах вэ гэхээр share гэсэн үг байгаа. Тэр уртлын эс нь одоо манай монголын хэ гэдэгтэй адилхан тэрийг аваа хайчих хэвээр. Энэ яагаад эс урдан залгаад байд юм гэхээр грекүүд үгийн ардталт уус залгаад байдагтай адилхан. Нэг тийм юм залгаад байдаг гэсэн. Яг үг нь болохоор хайр юм байгаа. Тэгээд хайрлах гэсэн үг байгаа. Тэгээд богд боорцог шидэв хаан хишиг хайрлав гэсдэг шиг хувь хүртээх заяах хуваалцах гэсэн үг байгаа. Хайрлах гэдэг нь share гэсэн үг шүү дээ, тийм үү. Тэгээд нэг орчин үеийн үг байдаг. Sharing is caring гэж байгаа. Одоо англи хэлний үг хэллэг. Хайрлах нь хайхрах гэсэн үг гэдэг юм. Эсвэл хуваалцах нь хайрлах явдал юм гэдэг юм. За Йеховагийн сүмд Йеховагийн тахилын ширээнээс өөр зүйлгүй. Ямар нэг амьтан хүн бурхны хөшөө байж болохгүй болов. За Библийн 1 Kings 15 гэсэн хэсэг байна. Юдагийн хаан Аса гэсэн хэсэг байна. За 9 Израилийн хаан Иеробамын 20 дахь жилд гэж байгаа. Израиль улс байж тэрний 20 дахь жилд нь өмнөх одоо Юдагийн улсад нь Аса гэдэг хүн хаан болвоо гэж байна. Тэрээр Иерусалимд 41 жил хаанчлав. Түүний эмээгийн нэрийг Абишоламын охин Мака гэдэг. Ягаад эмээгийнх нь нэрийг нь одоо ингэж чухалчлан одоо дуудах хэрэгтэй байдیں۔ Ээжийн дуудах хэрэгтэй байдаг ч юм уу мэдгүй нь уламжлал юм шиг байна. Аса өөрийн эцэг Давидын адил лордын мэлмид зөвийг үйлдэв. 12 Тэр сүмд бие үнэлэгч ирчүүдийг нутгаасаа хөөж өвөг дээдсийнхээ хийсэн бүх бурхан шүтээнүүдийг устгаваа. За тэгэхээр нэг юм сүмд бие үнэлдэг тийм эрхтэйчүүд байсан байна. Тэрч байтугай өөрийн эмээ Макаг Аашераг шүтэн бишрэхийн тулд үзэлгүй муухай гэж ам л да. Бурхны дүр бүтээсэн тул хаатан ихийн суудлаас нь буулгав. Аса тэрхүү шүтээнийг огт олж Кидроны хөндийд шатаажээ.
Тэрээр мөрөглийн өндөрлгүүдийг зайлуулаагүй ч нэг өндөр газар очиж хүмүүс мөрөгдөг байсан байна. Тэгээд Аса бүх амьдралынхаа турш зүр сэтгэлээ лордод зориулва гэж байгаа. За энэ хэсгийн тайлбар ба тэмдэглэл байгаа. Тэр одоо юу гэдгийг эмээгийнх нь бүтээгээд байгаа зүйл болохоор эмэгтэй хүний дүртэй нэг тийм багна гэх гээд байгаа. Ашра Пулс гэж байгаа. Эмэгтэй хүний дүртэй байсан байж магадгүй гэж таамаглаж байгаа боловч юу байсан нь их тодорхойгүй. Гэхдээ юу вэ гэдгийг бид нэр ерөнхийдөө мэддэг, гадарладаг гэхэд байгаа. Ашра болохоор орс хэлэнд Раиса гэж дууддаг байна. Тэр Раиса гэсэн юмыг болохоор энэ одоо юу гэдэг монгол хэлний дүрмээр араас нь уншина. Тэгэхээр Зария болно. Одоо зарим марин гэдэг шиг Зария аахгүй Зария. Зария гэдэг нь болохоор нарны гэрэл туяа гэсэн утгатай. Тэгэхээр тэр одоо багнууд нарны гэрэл туяаг одоо юу гэдгийг бэлэгдсэн тийм багнууд байдаг байсан юм шиг байна тийм. Тэгэхээр еврей одоо зураг тавьсан байна. Нэг еврей одоо юу гэдгийг одоо нарны багнууд одоо байхгүй гэж баярлж байгаа хөө. Гэтэл чин Монгол хүнд нарны багнууд гэсэн юм байдаг. Нарны одоо илч туяаныг бэлэгдсэн юмнууд байдаг. Тэр нь болохоор юу гэхээр Монгол гэрийн өн юм байгаа юм. Монгол гэрийн өн нь болохоор нэг юм үзүүртэй дөрвөн талтай шүү дээ, тийм үү? Тэгээ нэг үүдний хоёр талд тавьчихдаг. Энэ нь юуг санагдуулдаг юм бэхээр эртний Египтийн обелиск буюу байшингийн хоёр талд тавьчихдаг тийм багнуудыг санагдуулдаг. За нарны гэрлийг бэлэгдсэн багна гэж Монголд гэрийн өн юм а гэж. За ямар нэгэн байдлаар би энэ тэнгэр гэсэн үгийг одоо юу гэдгийг сануулж байна л да. Одоо нар шиг тийм үү? Тэнгэр гэдэг бол нар шиг байгаа юм. За тэр male shrine prostitutes гэдэг нь юу вэ гэхээр эрэгтэй шүтээний газрын биеэ үнэлэгч гэж байгаа. Shrine гэдэг нь болохоор одоо нэг юм одоо бороо нарнаас одоо юу гэдгийг хамгаалаад нэг байшин бариад нэг тийм дотор нэг бурхан тахилтай байдаг тийм байгууламж ихгүй юу? Тэгэхээр сүмэл гэсэн үг. Тэгэхээр сүмд ямар нэгэн байдлаар биеэ үнэлээд байж идэг тийм ирчүүд байдаг байсан байна. Одоо энтхийг маш эртний энтхигийн секс сүмтэй адилхан ч юм уу тийм. За ижил хүүстэн буюу эрэгтэй хүүстэй төрсөн боловч их эмэгтэйлэг хүмүүс эсвэл эмэгтэйлгээсээ болоод бусдад бүхсдүүлдэг болчихсон буюу бага наснаас сексийн буруу дадал зуршилтай болсон хүмүүс эртнээс байсаар иржээ. Тэгэхээр нэг юу гэдгийг хүүхдийг аваад тийм үү одоо бүхсдэх юм бол нөгөөд чинь тэрэндээ дасаад одоо тэгдгэл юм байлгүй гэсэн бодолтой болчдөг байхгүй. Тэгэхээр чин энийг болохоор сексийн буруу дадал зуршил гэх гээд байна. Монгол оронд жирэмсэн эхчүүд хоорондоо золгуул хүүхдийн хүүсэн солигдчихно гэсэн яриа байдаг. Одоо зодохыг цээрлдэг гэх гээд байгаа байхгүй. Яг гэж цээрлээд байгаа юм тийм үү? Айдас байдаг. Энэ нь иршүүд охинтой болчихно гэсэн айдас биш. Одоо нэг охин гарлаа охин нь айхтад иршүүд болчлоо гэж юу тэрнээс айх юм ерөөсөө байхгүй. Харин хүү төрөл эмгтээлэг болчихно гэсэн айдас дээр яригддаг. Хүү чинь эмгтээлэг төрчүүл бас онцгүй ч гэдэг юм тий. Оросын сүүлийн эзэн хааныг эцэг нь дандаа эмгтээлэг нэг охин шиг юм төр барьж чадахгүй гэж дандаа гоочилж доромжилдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин одоо онцгүй л байна шүү дээ тийм үү. За ийм хүмүүсийг бөөгийн юмда татан оролцуулах гэсэн бөөнөр байдаг гэх гээд. За би та нарт нэг одоо юу гэдэг интернетэд байдаг бичлэг тавьж үзүүлье. Энэ сахалтай хүүхнүүд хүний эрх ба хүйсний чиг баримжаа гэсэн одоо бичлэг байгаа. За энэ болохоор 6 минут 11 секунд. Трансгендер гэхээр одоо надаас бас тэгтийн асуултсан л да. Яг тэмэг гэж хэлж байгаа дуучлаа. Гэхдээ нөгөө мэдгүй учраас тийм асуулт асуух зүйтэй юм төрөлөд байгаа шүү дээ. Надаас янз янзын асуулт асууна. Одоо жишээлбэл бөө удган юм шигтэй баг чи сахиусаа хизээ авсан бэ гэх шиг. Чаа хизээ баг одоо хизээнээс чи юм болчоо гэдэг юм уу тийм их асуулт асуудаг. Гэхдээ одоо нөгөө одоо эн чинь нөгөө нэг гинтхэн те одоо нэг өглөөс ирэл би чинь сахиустай юм биш үү гэдэг шиг би чинь эмэгтэй хүн байсан юм биш үү би чинь трансгендер байсан юм биш үү гэдгээ шууд ингээд ойлгоод за одоо эмэгтэй хувцлах юм байна гэдэг асуудал биш.
энэ чинь одоо ухаан орсон цагаас минь хойш миний дотор нуугдчихсэн тий буруу биеинд төрсэн сүнс гэж хэлэх дуртай би. Тийм одоо яг өөрийнхөө хүссэн төрлөх хүсэндээ амьдрахын тулд би бүхэн ер нь бол амар өдөр болгон алхам бүртээ аимшигтай гутаан дарамжлалууд үзэн ядалтуудыг сүрж алхсан ирсэн. Тэрнээс айж игээд эмгээд хичээд гэртээ нуудаад төвшгөө хачаад өглөөд тэнэг асуудал. Гэхдээ За тэр нэг иймэрхүү бичлэг байна тийм үү. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр Чингис хааны их засаг хууль гэж байдаг тийм үү. Тэр их засаг хуулинд болохоор тэр ижил хүүстэнтэйгээ унтаж хөвтөх юм бол цаазаар аавнч гэдэг юм. Тиймэрхүү заалт байдаг гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо юу гэдгийг бөөнөр юугаа мэддэг болоод тийм гомо хүмүүсийг өөрсдийнхөө одоо юу гэдгийг бөө удганы одоо үүлэнд ингээд татах гад байдаг тийм үү. Яг ингээд нэг юм байж гаал гинт одоо юу гэдэг нэг эмхтэй хүний сүнс бие рүү чинь орж ирээл тэгэнгуутаа тэр эмхтэй хүн шиг болж ажиллаад ингээд тэгээд идэг юм бөөнөрт байдаг байж болох юм. Гэхдээ одоо юу гэдгийг тэр бөөнөрийн тэр одоо юу гэдгийг жүжиглээд байгаа юм уу жинхнээсээ годгом итгэхэд хэцүү шүү дээ тийм үү. За бөө мөргөл бол шашин биш гэж худлаа ярих бөө нэр зүүсэн хүмүүс байдаг. Яагаад бөө мөргөл шашин биш юм? Шашин шүү дээ. Шашин байсаар л ирсэн биз дээ. За бөө мөргөл бол шашин гэдгийг эртний еврейчүүд мэддэг байсан бөгөөд тэдэнтэй харьцахгүй байхыг шаарддаг байсан байна. За өнөөдөр нилээд ингээд урт ингээд уншаад өгчмөр байгаад байгаа юм. За тэгээд уншиж. За бас Библи тийм үү. 1 Самуэль 28 гэж байгаа. За Саул ба Эндор дахь медиум гэдэг нь тэр Медуса удган шиг байхгүй би хаалтнтаа тийм ийцэн. За 4 Филистинчүүд цугларж шуу нэмд ирж буудалсан бол Саул бүх Израилийг цуглуулж Гилбод хуаранг босгоо гэж байна. Саул филистинчүүдийн их цэргийг хараад айжээ. Айдсан түүний зүрхийг дүүргэв. Тэр лордоос гуйсан боловч лорд түүнд зүүд урим гэдэг нь ямар нэгэн тийм ажилтны юм шиг байна тийм үү. Эсвэл зам иш үзүүлэгчээр хариулсангүй. Өөрөөр хэлбэл тэр Ехавагийн одоо юу гэдгийг номлогчд гэдэг нэг юм нөхдүүд байдаг. Яах уу гэхээр нөгөөдөл нь мэдхгүй байгаа хгүй. Дайн эхлэх гээд байдаг. Тэгээд бурхан ямар ч хариу илгээхгүй гэсэн юм яриад байгаа хгүй. Тэгэхээр дараа нь Саул зарц нартаа надад удган эмэгтэй олж өг. Би очиж түүнээс асууя гэв. Энд дорт нэг би гэж тэд хэлв. Тэгэхээр чин бурхан шашинтай хүмүүс л байх шиг байна гэсэн мөртлөө ер нь удган байна уу гэж байгаа хгүй. Бөө байна уу гэж байгаа. Тэгэл мэдчихэж байгаа хгүй. Тэнд нэг хөөхөн байдаг ч гэдэг юм аим тий. За тиймээс Саул өөр хувцас өмсөж шүн 2 хүний хамт тэр эмэгтэй рүү яв. Миний төлөө сүнстэй зөвлөдөж миний нэрлсэн нэгнийг авчираач гэж хэлвэ. Харин тэр эмэгтэй түнд чи хаан Саулын юу хийснийг үнэхээр мэднэ. Та тэр нутгаас сүнс зуучлагч болон спиритистс гэж сүнстэй хайрцдаг юм шиг хорсон. Та яагаад миний үхлийг авчрахын тулд миний амьдралд ийм өрх тавь гэж аахгүй юу? Одоо нөгөө Саул хаан одоо юу гэдгийг нутагтаа бөө удгнуудыг хорцсон байгаа. Тэгээд намайг таниад одоо юу гэдгийг бөө удган гээд ирж байгаа чинь намайг одоо барьж өгч байгаа асуудал биш үсттэй гэсэн маягаар л асууж байгаа байхгүй юу? Тий. Саул түүнд лордоор тангарлагж лорд амьд байгаа тул та үүний төлөө шийтгүүлэхгүй гэв. Таныг шийдэхгүй л гэж аахгүй. Тэгтэл тэр эмэгтэй би чамд хэнийг авчрах вэ гэвэл Самуэлийг босго гэж тэр хэлв. Тэр эмэгтэй Самуэлийг олж хараад чанга дуугаар хашгирч Саулд чи яагаад намайг хуурсан юм бэ? Чи бол Саул байна гэж аахгүй. Тэгэхээр чин тэр Саул өөрийгөө хэн гэдгийг хэлээгүй байтал тэр хүүхэн одоо юу гэдгийг тэр таранст оронгуудаа тэр таранс маранс тэгээд тэгээд Саул байна гэж таньчиж байгаа хгүй. Тэгэхээр тэр хүүхэн ямар нэгэн хүчтэй байна гэдгийг шууд мэдэж байна тийм үү. Хаан түнд бүү би харж байна. Та юу харж байна гэж байна. Эмэгтэй би газраас сүнслэг дүр гарч ирж байгааг харж байна. Тэр ямар харагдаж байна вэ гэж асуув. Дээл өмссөн өвгөн ирж байна гэж тэр хэлв. Дараа нь Саул түүнийг Самуэль гэдгийг мэдээд бүхийж нүүрэ газар мөргөв. Ямар нэгэн байдлаар тэр харьцаж байгаа өвгөн нь
тэр Самуэль гэсэн хүн нь муу юм шиг байна гэж мэдээд мөргөө гэж байгаа. За Самуэль Саул чи яагаад намайг өсгөж намайг зовооно вэ гэж байгаа. Эсвэл намайг босгож гэж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр чин одоо сүнс ингээд амарч байдаг юм уу? Тэгээд бөөн хурж ирээд хин нэг дуутахаар тэр сүнс нь зовд юм уу? Их сонирн байгаа байхгүй. Библиэлд одоо сүнс зовдөг гэсэн маягаар л бичсэн байна л да. За Саул би маш их зовж байна гэж хэлв. Филистинчүүд надтай тулалдаж байгаа бөгөөд Лорд надаас холдсон. Тэр надад иш үзүүлэгчдэр одоо нэг тэр номлогчдороо тий зүүдэрч хариулахаа болсон. Тиймээс би таныг юу хийхийг минь хэлээд өгөөч гэж дуудсан юм а гэж байна. За Самуэль нь Лорд чамаас холдож чиний дайсан болсон байхад чи яагаад надтай зөвлөлдөн вэ гэж байна. Лорд надаар дамжуулан зөвгөнснөө биелүүлв. Лорд хаанчлыг чинь гараас чинь булан авч хөршүүдийн чинь нэг болох Давидэд өгнө гэж байна. Та нар Лордыг дуулууртай дагаагүй Амелекчүүдийн эсрэг Лордын ширүүн уур хилэнг бүрэн үйлдээгүй тул өнөөдөр Лорд та нарт үүнийг хийж байгаамаа гэж байна. Лорд одоо та нарын улс орон ингээд ороодож байгаа шалтгаан бол та нар тэр Амелекчүүдийг алж устгаач гэсэн эзний одоо ширүүн уур хилэнг гүйцэлдүүлээгүйгээсээ болцоож байгаа гэж хэлж байгаа байхгүй. Лорд Израиль болон чамайг хоёулагчин филистинчүүдийн гард тушааж маргааш чи болон чиний хөвгүүд надтай хамт байх болно. Надтай хамт байх болно гэж үхэгсдийн оронд очно гэж байна. Лорд мөн Израилийн цэргийг филистинчүүдийн гарт өгнө гэж байна. Одоо тэр хаан гэсэн хүн чухал юм байна л да. Тэр дайны талбарт яваа ирчүүд бас л өөрийн гэсэн хувь тавилантай одоо юу гэдгийг байх ёстой адил чинь одоо өхөж устдаж үгүй болно гэсэн маягаар хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр Саул Самуэлийн үгнээс болж айсандаа тэр даруй газар унав. Тэр өдөржин шөнжөнгөө юу ч идээгүй тул түүний хүч чадал алга болжээ гэсэн нэг Библийн нэг хэсэг байна. Тэгэхээр тэр Самуэль гэсэн хаан бөө удган дээр очиж одоо юу гэдгийг яах ийхийг асуусан байна тийм үү. За бөө удган хүнийг эртний грекээр нэг одоо орчноор бол некромансер бол гэж байна. Некромантия энэ некрос буюу үхсэн цогцос, мантия буюу мэрэгтэй нийлүүлж бүтсэн үг юм а. Энэ болохоор эртний грект байсан одоо ёс заншлын нэг л хэсгэлдээ нэг амтан алаад одоо тэр амтан ч үхсэн байгаа шүү дээ тийм үү. Тэгээд тэр хүүрийнх нь одоо юу гэдгийг илэг бөөр уушиг энэ тэрийг гаргаж үзээд одоо юу гэдгийг өнгөөрнч гэдэг юм уу хэлбэрээрнч гэдэг юм уу одоо юу гэдгийг мэрэг тавьдаг байгаа. Тэрнээс хойш л одоо юу гэдгийг одоо цогцоор мэрэг төлөг хийх ч гэсэн тиймэрхүү нэр томьёо байдаг. Энэ нь болохоор манай Монголын бүү уудган гэсэнтэй их төстэй нэр томьёо юм байна. Ягаад гэвэл одоо тэр хүүхний хийж байгаа зан үйлийг манай бүүнэр бас хийдэг гэдэг. За Саул хаан хаанчлах эрх мэдлээ алдсан явдал бол Ехавагийн захиасын дагуу Амелекчүүдийн одоо тэр амлсан газар нутгийнх нь эзэд байхгүй Амелекчүүд гэдэг нэг тийм хүмүүс тэнд амьдардаг байхгүй юу. Гисэн бүхнийг бүрэн алж устгаагүй дээр некромансер буюу бүү удганд хандсан тул Лорд буюу дарлаач нь түүнийг филистинчүүдээр шийтгүүлсэн гэж орчин үеийн номлогчид сургадаг. За ямар нэгэн байдлаар тэр Ехаваг шүтдэг одоо Израилийн улс одоо гэдгийг филистинчүүдийн гарт устж байгаа байхгүй юу. Тэр яг түүхэн үйл явдал болол өнгөрч байгаа. Энэ нь болохоор бурхны одоо гэдгийг хүсэл зоригоор бүтсэн юм а гэж дараа нь бичгтээ тэгэж одоо юу гэдгийг одоо бичиж байгаа байхгүй юу. Тэ? Еврей үндэстэн гэдэг нь дандаа л ингээл бусдад дарлуулж исэн. Тэгэл Ехава уурс учраас л ингээл дарлуулж байгаа юм ч гэдэг юм тий. За Ехава бол гомочууд болон тэдний секс клуб бөө мөргөлчдийн эсрэг дайсан буюу жихадист юм а. Анхны жихадист еврейн Жудах улсыг Ромын ижил хүүстэн эзэн хаан Хаадрын устгасан учраас еврейн шашинд ижил хүүстнүүдийг үзэн яддаг бус. Харин Лорд Ехава одоо гомочуудыг үзэн яддаг тул тэднийг ад үздэг болсон байна. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг Ехава надад мөрөхгүй байна. Энэ одоо юу гэдгийг миний газар нутг дээр бас нэг юм гомочуудын сүм юм байна ч гэдэг юм. Тиймэрхүү хэрүүл маргаанаас болоод л одоо юу гэдгийг гомочуудыг үзэн яддаг тийм
шашин байгаа даахгүй еврейн шашин. За, бөө мөргөл болоо шашин биш гэж худлаа ярих бөө нэр зүүсэн 21-р зууны хар дураакууд байдаг. Еврейн дарлаачийн нүдэнд та нар 21-р зууны муу муухай ялгадас төдий гэдгээ мэдэж автагтун. 21-р зуун хүний эрх мэрх юу гэдгийг нэг тийм болцсон байна гэж анд. Гэтэл чинь нөгөө бурхан шашнууд нь хэдвэр зуун дээр байгаа юм бэ? Тийм үү? Хаанчлал гэж байна. Одоо юу гэдгийг христийн шашин, лалын шашин, буддын шашин хэдвэр зуун дээр байгаа юм. Тэ? 21-р зуун дээр биш шүү дээ. За, өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.